За миний өгсөн линкэн дээр дарахаар яг энэ хэсэг рүү нэвтэрч орно. За тэгээд доошо дээр нь яг нөгөө нэг Start Your Free Trial гэдэг хэсэг байгаа. Гэхдээ энийг өнгөрөөгөөд энэ доор байгаа нөгөө багаараа Canva Pro хэрэглэх гэдэг хэсэг рүү очиорой. Тэгээ энд болохоор энэ одоо 30 хоногийн трейлийг авахаар яах вэ гэхээр нөгөө сарын 12-9-оор сунгадаг штэ тий үндсэн. Тэрэндээ 5 хүн нэг баг болоод 12-9 дотроо багтаад тэгээд нэмэлт төлбөрөөр 12-9-оор 5 хүн про ирэх цааш нь одоо энэ 30 хоногийн өнгөө хувилбар нь дуусахаар цаашаа сунгах юм бол 5 уулаа 12-9-оор сунгах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нь дараарай. За энд юу байна? Canva-гийнхаа линкийг ишээ оруулчихъя. За тэгэнгუთ ишээ ингээд орж байгаа нэ. За ингээд дарангуут за ийм хэсэг гарч ирнэ. Тэгээд нэвтэрч орох хэрэгтэй тий. За нэвтрээд оронгуут ингээд өнгөө хувилбар авах тэгээд сонголт нь болохоор жилээр гэдэг дээрээ тохируулагдсан байгаа. Энийгээ нөгөө сараар болохоор сарын 12-9-тэй тэгэхгүй бол данснаас нь нэг мөсөн жилээр авах гэдэг. За тэгээ next тэгээ дараад энэ дээр кредит карт юм уу PayPal дугаар хоёрыг чайлныг нь аавна. Картынхаа мэдээллийг ишээ оруулж өгөөрэй. За энэ дугаар яагаад авж байгаа вэ гэхээр нэг сар өнгөө ашиглачаад сарын дараа энэ хүн картаар тооцоогоо хийгээд цаашаа өргөжлүүлж ашиглах боломжтой хүн байна уу? Бодит одоо аккаунт байна уугүй юу гэдгийг чинь шалгадаг байхгүй. Тийм учраас энэ чинь одоо доллараар тооцоо хийх боломжтой долларын картын дугаар оруулдаг. Картын дугаар тэгээд нөгөө хүчинтэй хугацаа арын хамгаалтын 3 оронтой тоогоор энд хийгээд тэгээд Get Your Free Trial гэдэг дарахлаар юу ч гараад ирнэ. Canva нөгөө аккаунт чинь Pro болоод ороод ирнэ. За тэгээд ер нь бол 30 хоногийн дотор нэг 20 яг энэ өнгөө хувилбар нь дуусахаас нэг ойролцоогоор 2-3 хоногийн өмнө энэ бүртгэгдсэн имэйл хаяг руу чинь юу очдог нөгөө мэдээлэл очдог. За удахгүй ингээ Canva-гийн өнгөө ирэх чинь ингээ дуусах гэж байна. Хэрвээ та энийг одоо cancel хийгээд зогсоохгүй бол үргэлжлээд цаашаа ингээд таны данснаас мөнгө хасагдаад про ирэх чинь сунгагдаад явна шүү гэдэг тийм мэдээлэл очдог. Тийм болохоор тэрийг наан юу их хэрэгтэй? Cancel-дах хэрэгтэй. За ер нь бол энд нэг за миний Canva ч ханаалаа. За энэ. Тэгээ саяны нөгөө нэг одоо юун дээрээ Canva-гийн ингээ про ирэх үүссний дараа энд team гэдэг дээр тест team буюу туршилтын баг гэсэн нэр үүссэн байгаа. Тэрэн дээрээ ингээ дараа багийнхаа нэрийг солино. Тэнгууд дараа солигдсны дараа дахиад орохоор ер нь бол баг чинь ингээ ороод ирсэн байгаа. Энд нь people хэсэг дээр нь нөгөө хүмүүсээ нэмнэ. Сая тэрэн дээр бол 5 хүн гэжсэн те. Тэгээ өөрийгөө хасахаар дахиад 4 хүн нэмэх боломжтой гэсэн үг байхгүй. За тэнгуут энэ чинь invite people гэдэг дээр нөгөө нэмэх гэж байгаа хүмүүсийнхаа email хаягийг нь оруулаад тэгээ 4-өөс цаашаага нэг ингээд одоо 5 дахь 6 дахь гэд нэмэх юм бол тэр хүмүүс нь сарын $7 болчихдог. Арай 12-9-ийг бодвол арай хямдхан 50% ярина тий. Арай хямдхан. Гэхдээ сарын $7-оор нэмэгдэж болдог шүү ингээд сунгаа явах тийм үү. За тэг хүмүүсээ энэ чинь ингээд нэмэхлээр энэ доороо баг дээр чинь ороод ирнэ. Нөгөө хүмүүс нь invite буюу хүсэлт хүлээж авах хэвээр Canva дээр нэрнэ бас бүртгэлтэй Canva дээр бүртгэлтэй email хаяг дээр нь давхар ирдэг шүү. За ингээд ямар ч гэсэн тавуулаа нийлээд Canva-гийн Pro эрхийг цаашид ашиглаад явах ийм боломжтой линкийг илгээлээ. Энэ линкийг ашиглаад одоо яг энэ багаараа ингээд бүртгүүлээрэй. Амжилт хүсье манайхаа.